Яг хизээ сүнс орж ирдэг вэ? Эрийн бэлгийн эс нийлэх үед үү гэсэн асуулт байна. Тийм ээ, яг зөв. Асуултан дотроо хариулт нь байна. Энэ талаар миний бичсэн хүн төрлөختөнд илгээсэн сүүлчийн мессеж Сүнс ба оюун ухаан гэдэг номнуудад дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Үр тогтох үед сүнс орж ирдэг. Үр тогтох үед сүнс орж ирдэг. Аборт бол хэдхэн 7 хоногийн өмнө үүссэн бүлэг эсүүдийг гаргаж хаях төдий явдал биш. Харин түүнд орсон сүнсийг устгах буюу эволюцийг нь өмүүлэх явдал юм. Аборт хийчихвэл хүүхдийн сүнс нь амьдрал үхлийн дунд орших завсрын ертөнцид гацхгүй тулд өөрийн нөөц потенциал энерги шатаан байж дахин үр тогтох гэж хичээдэг. Ингэж чадахгүй бол доод Австралийн араатнууд түүнийг бариад ичдэг. Үнэхээр ийм явдал болдог. Тиймээс аборт бол хүн алснаас 7 дор нүгэл юм. Хүнийг алхаж сүнс нь гарч яваад дахин төрөл олдог. Харин төрж амжаагүй хүүхдийг албал сүнсийг нь бүр мөсөн устгах эрсдэлтэй байдаг. Христийн сүмүүд ингэж ярьдаг болсон нь видеос авсан мэдлэг юм. Хэрв эхийн амь насанд эрсдэлтэй л биш бол аборт хийлгэх нь хориотой. Сүнс үнэхээр ирдэг юм. Хүний сүнс жижигхэн биш ээ. Камераар зургийг авах амархан. Кэролайн аппаратаар лүтэг гэдэг цэцгийн үрийн зургийг авчээ. Та бүхэн Кэролайн аппарат гэж сонсож байсан уу? Нэг мэргэжилтэн лүтгийн үрний зургийг авсан байна. Лүтэг өөрөө том биш ургамал л да. Гэтэл тэр үрний аврааны зураг нь яг л лүтэг цэцгний хэлбэр хэмжээтэй гарсан байгааг хараад их гайхжээ. Яг бие гүйцсэн ургамал шиг. Хэрв үрийг газарт чулуудвал ус чийг тижэл авсныхаа дараа ургаж эхэлсээр нас бие гүйцсэн ургамал бол хувирдаг. Хүн ч ийм байдаг. Сүнс нь хүний биомасснаас хэлбэр олдог. Хүн төрлөختөнд илгээсэн сүүлчийн мессеж номон дээр үүнтэй төстэй явдлын талаар бичсэн байгаа шүү. Сүүлийн үед эмч нар хүн бүрч шахам таны өсөлтгүй жирэмслэлт байна гэж хэлдэг болсон ч яг үнэндээ худлаа байна. Хүмүүсийг абортонд оруулах их сонирхолтой байх шиг байна. Эмчнэр албаар буруу онж тавиад байна уу? Харамсалтай нь одоогийн хууль тогтоомж шаардлага хангахгүй байна. Гэвч үүлийн үрийн хууль гарцаагүй үйлчилдэг. Олон эмэгтэйг өсөлтгүй гэхээс гадна бас 6 сартай жирэмснийг хүртэл ургийн гажиг хөгжил байна гэж онцлоод абортонд оруулж байгаа. Гэвч эдгээр тохиолдлын 90% нь худлаа байдаг. Яагаад ингэдэг гэж бодож байна? Мэдмээр байна уу? 6 сартай хүүхдийн тархи нугасыг авах зорилготой ийм сартаада ураг нь аль хэдийн хүн болсон байгаа шүү дээ. Тэрбум доллартай барууны паразитууд эрүүл инх урт удаан наслах гэж худалдан авдаг. 94-өөс 95-ны үед 1 грамм нь 8-аас 10 сая доллараар үнэлэгддэг байсан. Одоо энэ үн бүр өссөн бизээ. 1 кг түүхий олохын тулд 1 жилд 1 сая аборт хийх хэрэгтэй болж байгаа юм. Энд хүүхнүүд олонх нь байна. Эмэгтэйчүүд минь ээ. Хэрв та жирэмслээд 6 сар хүртэл тээжгсэн бол төрүүлэх хэрэгтэй. Хэрв эхийн амь насанд эрсдэлтэй жишээ нь бөөрн дийлэхгүй бол жирэмслэлтийг дасалж болно. Гэхдээ ийм тохиолдол маш ховор тохиолддог. 6-7 сартай хүүхдийг аборт хийлэг гээд байгаа бол химэн альфа питопротеинийг нь авах гээд байгаа юм. Тэгээд худалддаг. Оросоос худалддаг ургийн массын хэмжээ нь Хятадынхаас их байдаг гэсэн. Манай Орос Хятадаас олон хүн амтай билүү? 1994-өөс 95 онд Оросоос 2-3 кг ургийн биомассыг Америк жил бүр худалдан авдаг гэсэн. 1 граммд нь 8-аас 10 саяыг төлдөг. Энэ бол
абортлогдсон ургийн зохицос буюу түүхий ид юм. Энэ 2-3 кг-ыг бүрдүүлэхэд хичнээн хүүхэд алах ёстойг та бүхэн төсөөлж байна уу? Үүнийг цуглуулахад хэдэн эмч нар дайжлагдахгүй. 1-2 гэж бодож байна уу? Мянган их барих эмэгтэйчүүдийн эмч оролцдог. Өөрсдийгөө эмч гэж нэрлсэн эдгээр алуурчид төрөлхөөсөө алуурчин байх зураг төрхтөө төрдөг баха.